Энэ удаагийн бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн трейлер төрлийн Opus киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. За тэгэхээр үзэгч та бүхэндээ дуулгах таатай мэдээ байна. Монголын хамгийн анхны IPTV интернет суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэгч Univision компани нь интернетийн үйлчилгээнийхээ төвшинг нь ахиулж, цоошин Net Boost үйлчилгээг хэрэглэгчдтэй санал болгож байна. Univision-ийн хэрэглэгчид уг үйлчилгээг ашиглан одоогийн интернет хурдаа 200 МБ, 400 МБ болон 1 ГБ хүртэлх хурдаар ахиулах боломжтой ба та өндөр хурдаар хүссэн тоглоомоо тоглож интернет ертөнцөөр чөлөөтэй аялах боломжтой гэсэн үг. Энэхүү үйлчилгээг авахын тулд таны амьдарч байгаа байранд өндөр хурдны интернет сүлжээ нэвтэрсэн байх шаардлагатай бөгөөд уг үйлчилгээг Unitel аппликейшны чат бот руу хандан аваарай. Ariel гэх сэтгүүлч Тамара гэх домогт уран бүтээлчийн түүхийг бичих санааг офис дээр санал болгох бөгөөд өөрөө түүний түүхийг бичих хүсэлтэй байлаа. Гэтэл захирал стенд уг санаа таалагдагч Ariel-ийг биш Крис гэх өөр сэтгүүлчийг бич гэж даалгана. Үдийн цайны үеэр Ariel өөрийнхөө найздаа Тамарагийн түүхийг өөрөө бичиж авьяаслаг гэдгээ харуулахыг хүсэж байгаагаас гадна олон ном бичих хүсэлтэй байгаагаач хэлв. Найз нь Ariel-д хандаж түүнийг баянч биш, ядууч биш, дундаж залуу хүн болохоор хэнд ч түүний юу мэдрэх, юу гүзэн ядах хамаагүй. Мөн Ariel-ийн зорилго нь ч бас дундаж байдаг л нэг зорилго байна гэж хэлнэ. Ariel-ийг ажилдаа ирэх үед Moretti гэх өөр нэг супер одыг эргэн ирнэ гэсэн шуум тарсан байх ба удалгүй интернетээр Yusuf гэх уран бүтээлч Moretti-г бүх цаг үеийн шилдэг цомгоор удахгүй эргэн ирнэ. Мөн энэ 7 хоногт хэд хэдэн ододтой хамт шоуг зохион байгуулна гэж хэлээд илүү олон бэлэг удахгүй задарна гэж зарлана. Тэгээд бяцхан бэлэг болгож Moretti-гийн шин дуу араас нь цацагдаж цацагдсан даруйдаа уг дуу дэлхий даяар алдартай боллоо. Захирал стенд уг шоуны урилга ирдэг ба дахин нэг урилга ирсэн нь Ariel-д зориулагдсан байснаар ажлын газрынхан нь гайхна. Ингээд тэд Юта хотод газардаж Жорг гэх хүн тэдний ухтан авч өөр бусад зочдод суусан автобусанд хүргэж өглөө. Захирал стен бусад зочдод Ariel-ийг танилцуулав. Тэнд шилдэг ток шоуны хөтлөгч Калара, алдартай папарацци Бианка, инфлюенсер Эмили, подкастер Билл гэх мэт салбартаа шилдэгүүд цугласан байх аж. Жорг зочдод 4 цаг 8 минутын аялал эхлэхэд бэлэн болсныг дуулгаж тэдний автобус хөдлөнө. Захирал стен Ariel-д хандаж өөрөө бүхөө өгүүлэл шүүмжийг бичих болно. Харин Ariel-ийг тэмдэглэл хөтлөөрэй гэж даалгав. Тэд зорьсон газраа очих үед олон хүмүүс орилдон дэмжих ба Жорг энэ хүмүүсийг Moretti-гийн үнэнч бишрэгчд гэж тайлбарлаад түүний эргэн ирэлт нь зарлагдсанаас хойш тэд машиндаа унтаж Moretti-г ганцхан чудаа болов харах гэж цугларсан гэдгийг хэлнэ. Зочдыг автобусаас буух үед хэсэг хүмүүс ухтан авч нээшиг их залуу зочдод гар утсаа хураалгаад аялал дуусахад эргүүлээд аваарай гэж тайлбарлана. Мөн зочид тус бүр нэг вар авахад Стен энийг тэмдэглэл гэж Ariel-д сануулав. Тэр оройд анх удаа Moretti харагдах бөгөөд 18 дахь цомог болох Цэзрийн хүсэлт гэх цомгийг сонсох гэж байгаад баяр хүргээд зочдтой гар барина. Удалгүй Ariel дээр Мод гэх бяцхан охин ирж танилцаад тэд хамт суулаа. Ширээний ард суух зочид нэг далахыг ээлжлэн хазаж нэг төрлийн уламжлал үйлдэв. Ariel-ч мөн далхнаас хазаж удалгүй оройн хоол ирнэ. Ariel Жоргоос дургуцахгүй бол өнгөрсөн түүхээсээ хуваалцаач гэхэд Жорг өнгөрсөн түүхээ хуваалцаж эхэллээ. Жорг урд нь хөгжмийн багш байсан бөгөөд нэг удаа Moretti-ийн тухай хичээл орсны дараа Moretti түүнтэй холбогдож ердөө маргааш нь л гэхэд Жорг онгоцоор энд ирж хөгжмийн хичээл заадаг болсон талаараа ярив. Жорг Ariel-д бид бол эрхтгш байдлыг эрхэмлдэг левелистүүд гэж хэлэх ба Ariel илүү тодруулан асуухад Жорг цороо ганц нэгдмэл замаар уран сэтгэмж бүтээгчдийг саад бэрхшээлээс нь сэргийлж хамгаалдаг хүмүүс гэж тайлбарллаа. Ariel-ийг тэмдэглэл хийж явах үед Moretti түүний араас эвгүй гөлөрсөн байдалтай гарч ирэн танилцахад Ariel нэр төрийн хэрэг байлаа гэж хэлнэ. Гэтэл Moretti түүнд битгий үсэг гээгдүүлээрэ гэж хэлээд явв. Оройн зоог дууссаны дараа нээшээ зочдод хүн тус бүрт 24 цагийн турш тэдний 5 тухад зориулж бараа болгочд хуваарлсныг хэлнэ. Ariel өрөөндөө ирэх үед түүний зөөврийн компьютерыг нь хурааж аялал дуусахад эргүүлэн өгнө гэсэн захидал үлдээсэн байлаа. Энэ үед Ariel-д чимээ сонсогдож хаалганы дурангаар харах үед түүнд хуваарлагдсан бараа бологч Бэл үүдэнд нь сууж байгааг олж харна. Өрөөнд хуурцаг тоглуулагч байх ба Ariel тоглуулахад маргааш хайрт минь гэх Moretti-гийн шин дуу тоглож эхлэв. Ariel буудан дээр суунга дууг сонсон.
Энэ үед зочдын өрөөнд нууц камер суйрлуулсан нь тодорхой болж 2 хүн хянаж байх нь тэр. Подкастер Билл массаж хийлгэн хэвтэж байх бөгөөд хаалга нээгдэж түүний нурууг хэмжиж байгааг анзаарсан Билл босох гэтэл түүнийг доош нь дарж ямар нэгэн юм хөрөөдөж эсвэл өрөмдөж байгаа бололтой дуу гарч Билл орилсноор дүрс харанхуйлна. Маргааш нь Ариэл Моретигоос яаж энэ газрыг олсон хизээ эхэлсэн талаар асуухад тэрээр өөрсдөөс нь ч өмнө энэ бүлгэн байсныг хэлв. Ариэл бүхэл шашин бүлэг ямар нэгэн зорилгодоор нэгдсэн байдаг. Тиймээс Моретигийн бүлэгмийн зорилго нь юу юм бэ хэмээн асуухад Морети харахыг хүсч байвал дагаад яв гэж хэлнэ. Тэгэд Ариэлийг нэг майхан давчирхад тэдний нэршлэр шумбах гэж нэрлэдэг хутгаар хясаа онгойлгох үйл явцыг харууллаа. Ариэл эднэрийг иддэг юм уу гэж асуухад Морети зөвхөн зүйлтэнд хийх байгалийн сувдаг олохын тулд маш олныг хутгаар онгойлгох хэрэгтэй болдог талаар тайлбарлана. Энэ үед хясаа онгойлгож байгаа залуу гарлууга хутга зоох үед Морети түүнийг одоо орхисон нь дээр байх гэж хэлснээр тэд явж залуу хайлтаа үргэлжлүүллээ. Ариэл гол санаа нь юу юм бэ гэж асуухад Морети нэг суудаг хясаа 100 сувдгүй хясаанаас илүү. Энэ бол жинхэнэ тэнцвэр. Мөн бүх зүйл адилхан үн цэнэгүй байдаг гэдгийг мэдэж авах нэг төрлийн бясалгал хэмээн тайлбарлана. Дараа нь Ариэлийн өрөөнд Рэйчел гэх бүсгүй өөрийн багийн хамт орж ирэн шоунд зориулж Ариэлийн хамгийн төгс төрхийг нь бүрдүүлж өгөхөөр орж ирснээ тайлбарлав. Энэ үеэр хэн нэгэн зочдын төрх бүхий хүүхэлдээ урлана. Рэйчел Ариэлийн бүхэл илүү дутуу үсийг нь ялангуяа доот хусыг нь хүртэл хусах ёстойг тайлбарлан мөн энд байгаа бүх хүн хусдаг гэж хэллээ. Мэдээж Ариэлийн хувийн орон зай болохоор тэрээр гайхах хэдий ч өмнө нь ирсэн зочдын адил дүрмийг дагав. Зочид сайхан хувцаслаж өнгөлөг харагдана. Ариэл Стэн Клара хоёроос та нар ч бас нөгөөхөө үсийг гуссан уу гэж асуухад тэд тийм гэж хариулав. Энэ үед Жорг ирж зочдыг сонсголын өрөөнд орохыг хүсэхэд Ариэл зочдын нэг биел харагдахгүй байгааг хэлнэ. Гэтэл Жорг ноён биел урт хугацааны массажинд орж байгаа болохоор удахгүй тэдэнтэй нэгдэнэ гэлээ. Зочид сонсголын өрөөнд сууцгаах үед Морети хүн бүхэн үүссэн цагаас өртөө байсан. Олон авиаслаг уран баримлч, зураач, уран бүтээлчид бидэнд тэр өрийг дарахад тусалдаг. Миний Цэзрийн хүсэлтэй цомог биднийг өрөө дарахад улам ойртуулна гэж хэлээд Морети дууга эхлүүлв. Зочид бөгөөд түүний уран бүтээлд баясаж бүжиж байсан ч дуу дуусах үедээ зэрэгцсэн Эмили ханиалгаж хэлснээр Морети хөгжмөө зогсоож хүмүүстэй Эмилийг эмчит үзүүл гэж хэлээд бусад зочдыг гарч агаар амьсгалцгаая гэж уриална. Гадаа гараад Моретигийн уран зургуудыг шимтэн харах эстэн өөрийн ойлгосон ойлголтоо нэг бурхны олон дүр мэт гэж хэлэхэд Морети бидний бурхныг ойлгох ойлголтоор бурхан хүн бүрт түр зур хүртээмжтэй байдаг. Гэхдээ удалгүй сарин алга болдог. Би дуу бүтээж байх тэрхэн үедээ бурхан болдог. Эсвэл мянган жилийн өмнө морины тах бүтээсэн тэр хүн тухайн үедээ бурхан байсан гэхээ мэтээр тайлбарлана. Энэ үед Ариэл хөндлөнгөөс оролцож хүн бүр төгс зүйл бүтээж чадахгүй шүү дээ хэмээн өөрийн бодлоо хэлэхэд Морети үгүйсгэж дарахч бай цэрэгч бай юу ч хийж байсан нэг мөчөд бурхан болж болдог. Боломжууд үргэлж байдаг. Гэхээ мэтээр Ариэлаас эсрэг итгэл үнэмшилтэйгээ илэрхийлэхэд захирал Стэн Моретитэй санал нэг байгаагаа илэрхийлнэ. Ариэл Стэнтэй тусдаа уулзаад энэ левелистүүд чинь нэг төрлийн итгэгчд байна. Бүгд гайхалтай өнгөрсөн түүхтэй галзуу хүмүүс гээд тэдний талаар бичих хүсэлтэй байгаагаа хэлэхэд Стэн түүнийг хориглож цэнхэр хувцастай гажгуудыг орхиод хөгжмийн талаар л тэмдэглэл хөтөл гэж анхааруулахтай зэрэгцэн Стэний цээжинд сум зоогдлоо. Ариэл тусламж хүсэхэд Жорг тайвшир сум мөрийг нь лонсон байна гэж хэлв. Удалгүй сумыг харавсан хүүхэд ирж санамсаргүй явдал байсан гэд уучлалтгүй. Оройн Ариэл Стэнээс хэрвээ түүнд тохиолдсон зүйл санамсаргүй байгаагүй бол яах вэ? Бид хаа нэгтээ утасгүй гаднах ертөнцөөс тусгаарлагдаж биднийг байнга хянаж зааварлаж байна. Энэ бүхэн сэжигтэй биш вэ гэж юу? Хэмээн асуухад бусад зочид түүнийг үл тоож Стэн Ариэлийг зүгээр л тэмдэглэл хөтлөх гэж ирсэн гэдгийг нь санууллаа. Маргааш өглөө Ариэл өрөөнийхөө цонхоор нууцаар гарч олон асуултанд хариулт хайна. Энэ үед Рэйчел Ариэлийн өрөөний хаалгыг нь догшиж хариу өгөхгүй байсан тул хаалгыг нь эвдэн орж түүнийг өрөөнөөсөө гарсныг мэднэ. Ариэл хясаа салгах майханд ирэхэд хоосон байлаа. Тэгээд тэр нэг агуулх руу шагайвал амьтдын арьс зэвсгэр дүүрэн байхан тэр. Ариэл өөрийн гар утсаа хайж олсон ч бүх гар утасны дэлгэцийг нь эвдсэн байв. Тэрээр хэн нэгний толгоогүй цогцос агуулхад байхыг харамсалтай нь анзаарсангүй. Рэйчел Ариэлийг олох үед Ариэл надад битгий хүр
Гээд энэ сэжигтэй газраас явхаар шийдэж шууд хувцас баглаад Моретид явмаар байгаагаа хэлэхэд Морети юу болсныг асууна. Ариэл би л болон Эмили хаана байгаа юм бэ гэж зөрүүлээд асуухад Нежи тэд зүгээр байхаар барахгүй. Орой болох хүүхдүүдэд зориулсан хүлээн авалтад бэлтгэж байгаа гэж хэлнэ. Гэсэн ч Ариэл эндээс явмаар байгаагаа хэлэхэд Нежи итгэгчид автобусаар хот руу явсан болохоор одоохондоо боломжгүй. Гэхдээ удахгүй ирнэ гэв. Морети Ариэлаас уучлалт гуйгаад түүнийг чатгаараа хурдан буцаана гэж хэлэн Нежид Ариэлийн буцах нислэгийг захиал гэж даалгалаа. Мод нэртэй охин Ариэлд хандаж шудраг ус байна. Хүүхэлдэйн шоу яах юм? Хүүхдүүд зөндөө бэлдсэн штэ гэхэд Морети тэр зөвшөөрвөл автобус эртэл шоуг үзэж болно шүү дээ гэснээр Ариэл зөвшөөрнө. Зочид шар өнгийн буудан дээр тухлан хүүхдүүдийн бэлтгэсэн хүүхэлдэйн шоуг үзэж сууна. Үзүүлбэрт сэтгүүлчдийг харахаар төлөөлүүлж дүрслэх ба харахнууд дуучин хүүхэлдээгээс таны амжилт хүүхэд насны чинь травматай холбоотой юу гэхэд зэрэг дуучин хүүхэлдээгээс хэтэрхий хүнд асуултууд асууж байгаагаар гарна. Энэ үед Ариэл цонхоор автобус ирж байгаа эсхийг дахин харж явах үедээ түүний доор нэг зүйл хөдөлж байгааг мэдэрч шуутхан л босоод бусад зочиддоо сая ямар нэг юм хөдөлсөн гэж хэлэхэд буудангийн дотроос Эмили гарч ирлээ. Түүний нүд хэлэн хавцсан байх ба зочид сандралдаж эхлэхдээ зэрэгцсэн нээжи хүүхдүүдийг өрөөнөөс гаргав. Морети Эмилигийн залгисан химийн бодис хурдтай томорч хавдаж байна. Гээд Эмилигийн нүдэн дээр дарах үед түүний нүдэн задарч Моретигийн нүд рүү орчихно. Стен өрөөнөөс гарахыг хүсэхэд Стен болон бусад зочдод хутга тулган буцаагаад суулгав. Морети бүх зочдод хандаж маш олон хүний хөдөлмөр шингэсэн амьдралд ганцхан тохиох шоуг бүгд сүрүүлж байгаад сэтгэл дундуур байна хэмээн хэллээ. Энэ үед Стен болон Клара нараа зогтаах гэж оролдоход Стенийг цонх руу мөргүүлж Клараг үснээс нь чирснээр түүний хуйх нь язарч улмаар зочдыг буцаагаад суулгав. Стен ямар новшин болоод байгаа юм бэ гэхэд Морети 30 жилийн дараа надаас авч байгаа анхны ярилцлага чинь ямар новшин болоод байгаа юм бэ гэсэн асуулт юм уу гэж хэлээд микрофон барьж түүх ярьж эхэллээ. Тэрээр яагаад өөрийн цомгоо Цэзрийн хүсэлт гэж нэрлэх болсон шалтгаанаа тайлбарлана. Морети нэгэн зуныг агууд өнгөрөх үед Цэзрийн хулгайлагдсан түүх түүнд хүчтэй сэтгэл төрүүлсэн гэж хэлээд зочдоос хэн Цэзрийг хулгайлсан бэ гэж асуухад Ариэл далайн дээрэмчид гэж хариулав. Морети зөв байна гэж хэлээд үргэлжлүүлэн тэр чөлөөлөгдөөд дараа нь яасан бэ гэж асуухад Ариэл тэр тэднийг хөнөөсөн гэж хариуллаа. Гэтэл Морети ерөнхийдөө цовдлсан юм. Хамгийн гол хэсэг нь юу гэж? Хамгийн гол хэсэг нь далайн дээрэмчид түүнийг энгийн нэгэн гэж бодсон болохоор бусадтай адилхан Цэзрээс барьцаа нэхэж доромжилсан болохоор л Цэзэр айрамаа авчирч тэднийг цовдлоход хүрсэн гэж тайлбарлав. Тэгээд зочдод хүүхэлдэйн үзүүлбэр таалагдсан эсхийг асуусныхаа дараа тэр шууд л Стенийг хутгалж Клараг дүлхэн унгаах ба бие хамгаалах гэж боссон Бянкагч бас хутгаллаа. Улмаар энэ үмэнийг ашиглан Ариэл цонхороо зогтаалаа. Ариэл нэгэн байшинд ороод халив авсныхаа дараа байшинд дарснуудтай зэрэгцээд олон цианидын хор байгааг олж харав. Өөр нэг өрөөрөө орох үед ханан дээр биелийн толгойг үзвэр болгон хадсан байх нь тэр. Ариэл дугаалгын өрөөнд өөрийг нь хайх хүмүүсээс нуугдах үед түүний бараа бологч Бэл цонх хаглан орж ирээд Ариэлтэй тэмцэлдэж өөрөө дүүрэн чимээ гарсны дараа Бэл өрөөнөөс гарч Ариэл шалан дээр ухаангүй хэвтэн. Дараа нь Ариэл болон Клараг сандалд хүлж итгэгчид нэгэн төрлийн зан үйл үйлдэж Морети илтгэл тавих үеэр Рэйчел хундахтай зүйл Ариэл дээр авчирэн түүний чихэнд гүүрээр гараад баруун зүг рүү яваарэ гэж шивнээд түүний хүлээсийг нь огтолж эхлэнэ. Бүгд хундахтай зүйлсээ өргөж уух үеэр Рэйчел намайг дүлхэрэй гэсэн дохио өгсөн болохоор хүлээс нь дасрахтай зэрэгцэн Ариэл түүнийг дүлхэхэд Рэйчел уунахта пошигтай галыг унгааснаар Моретигийн цагаан нөмрөг галд автлаа. Итгэгчид Ариэлийг анзаарах сөхөөгүй Моретигийн галыг унтраахаар шавна. Энэ боломжийг ашиглан оргосон Ариэлийн араас зөвхөн Бэл хөөлөө. Ариэл арай гэж зүгтаагаад хашаад авах үедээ нэгэн машинтай эртээ таарлах ба Ариэл байшин дотор хүмүүс үхсэн эндээс явах ёстой гэж хэлэхэд өнөөхөр чи Моретитэй уулзсан уу гэж асууснаар тэрээр Моретигийн бас нэгэн шүтэн бишрэгч болж таарав. Энэ үед Бэл хашаад авч байсан болохоор Ариэл деми яриа донгосох хэрийн хоолоор нь зохиод машиныг нь унаад зогтаалаа. 2 жилийн дараа Ариэл ярилцлага өгөх бөгөөд түүнээс үнэхээр тийм зүйл болсон гэж юу гэж асуухад Ариэл
"Тийм ээ, миний номон дээр бүгд байгаа" гэж хариулна. Тэндээс зугтаасны дараа Ариэл цагдаа нарыг дагуулад эргэн ирэх үед Моретти багалсан 5 зогцсны дэргэд төгөлдөр хуур даран хүлээж байжээ. Тэр үнэхээр цагаан хувцастай төгөлдөр хуур тоглоод сууж байсан юм уу гэж сэтгүүлч тодруулахад Ариэл "Би бараг сая удаа хэлсэн. Энэ бол үнэн. Харин левелист итгэгчдийн зогцос нэгэн ч олдоогүй" гэж хариулв. Ярилцлагын үеэр Ариэлийн утас дуугарч утсаа авахад Юсеф байх ба Ариэл Моретtiтэй уулзах 6 удаагийн хүсэлт тавьсны эцэст өнөөдөр өөрөө түүний барилах галзуугийн эмнэлэгт ирж уулзахыг зөвшөөрснийг дуулгана. Ариэл Моретtiтэй уулзахад Моретти орчин цагт дэлхийн хүмүүс яг л амьтад шиг удирдагчаараа хүчтэй нэгнийг сонгодог. Зөвхөн зүүн тархиа ашигладаг бүтээлч бус нэгнийг сонгож тэд хууль зохиож, засгийн газар үүсгэж, эцэст нь дайн болдог. Зүүн тархиа ашиглаж удирдах юм бол өрөвдөлтөй бүтлгүйтэл гэж хэлв. Үүнийг сонсон Ариэл энэ нь 5 хүний үхэлтэй ямар холбоотой юм бэ гэж асуухад Моретти одоо зөвхөн баруун тархиа ашиглаж илүү сэтгэлгээгээр удирдах цаг болсон гэж хариулна. Ариэл хэдэн зуун левелист итгэгчдийн зогцос чинь хайчсан юм бэ гэж асуухад Моретти би зөвхөн 5 хүнийг л хөнөөсөн. Тэр 5 хүнийг алсан аллага бол миний урлагийн бүтээл гэж хариуллаа. Ариэл хэн ч аллагыг дурсахгүй гэхэд Моретти хэрвээ аллага хангалттай бүтээлч байж чадах юм бол хэн ч мартахгүй шүү дээ гэд үргэлжлүүлэн түүний итгэгчид энэ тэрүүгээр тарж шинэ үеийнхэнд зааварлаж чиглүүлж хоорондоо холбоотой байж ирээдүйд бэлдэж байгаа гэж хэлнэ. Ярилцлагын төгсгөлд Ариэл дарсны хундганд юу байсан юм гэж асуухад Моретти дарс гэж хэлээд үргэлжлүүлэн Ариэлийг сонгосон шалтгаан бол түүний цэвэр няцшгүй байдлыг олж харсан. Мөн амжилтанд сохроогүй болохоор сонгосон гэж тайлбарлав. Тэгээд Ариэлийн өмнө нь нэг эмэгтэй талаар бичиж байсан богино бичвэрээс эмэгтэй эрүүг сэтгэл татмаар өчүүхэн гэж бичсэнийг нь уншсан гээд Моретти би өөрийн эрүүгээ сайн гарт даатгамаар байна хэмээн далдуутгатай үг хэлээд явлаа. Хожим Ариэл телевизийн ярилцлагын шоунд орох ба түүний анхаарлыг хөтлөгчийн асуулт нь биш хүзүүнд нь байх зүйлтний сувд нь татаж Ариэл таг гөлрөн гүн бодолд автснаар кино төгсдөг.